3 жилийн өмнө би өөр хангаас ирсэн. Би Дорнтоос ирсэн. Би Эрдэнэтээс ирсэн. Би Өөр ханга аймгаас ирсэн. New UB гэж юу вэ? Улаанбаатар хоттой хайрлах үзэл гэж би ойлгодог. Гэхдээ би Улаанбаатар тайртай. Мэдээж би Улаанбаатар хоттой хайртай. I love New UB. Гэхдээ би Улаанбаатар тайртай. Гэхдээ би Улаанбаатартай хайртай. I love New UB. I love New UB. I love New UB. За сайн байцгаана уу. Тэгэд онлайн хэлэлцүүлэг маань эхэлж байна. Яг одоо надтай цуг байгаа бүх залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр их сайхан орой болж байна. Гадаа заримдаа бороо ороод, заримдаа их дулаахан. Тэгэд манай онлайн хэлэлцүүлэг маань I love New UB гэсэн сэдвээр болох гэж байгаа. Тэгээд хамгийн ихний асуулт маань 5 цаг 51 минутанд орж ирсэн байна. Сайн байна уу та гэсэн. Тэгээд бүгдээнд энэ өдрийн мэндийг хүргээд сайтын админ хин юм бол гэсэн асуулт байна. За админууд мэдээж байгаа. Админ нэрээ хэлэхгүй учраас админ гэж нэрлсэн баха. Танад яаж хэлсэх вэ гэдэг асуулт ирсэн байна. Тэгээд манайх бол эхлээд би I love New UB гэж юу вэ гэдгийг тайлбарлая гэж бодлоо. Энэ бол 2008 онд хамгийн анх эхэлж байсан сайн дурахны клуб. Тэгээ энэ бол залуучуудаа уриалга гаргадаг ийм зорилготой ийм клуб байгаа. New UB гэдэг маань Шинэ Улаанбаатар. Би Шинэ Улаанбаатар тайртай гэсэн англи үгний орчуулга байгаа. Тэгээд энэ бол ерөнхийдөө Улаанбаатар хотын иргэд нэг үе бодвол 90 оноос хойш одоо бол дахиад шинжлэгдээд шинэ үе гарч ирсэн гэдэг утгаараа Шинэ Улаанбаатар гэдэг үгийг оруулсан. Шинэ Улаанбаатар гэдэг маань хотоо хайрлах үзэлтэй ийм иргэдэр дүүрэн байх болтугай гэж ерөөж одоо энэ нэрийг өгсөн байгаа маань. Тэгэхээр манай клубд яаж гишүүнээр элсэх вэ гэвэл хотоо хайрлаж гишүүнээр элсэх юм аа. Тэгээд энэ бол ямар нэгэн тийм аж ахуй нэгж байгууллага, ямар нэгэн үнэмлэхээр ингэж элсэж орж гардаг юм бол биш. Зүгээр хотоо хайрлахаар л энэ клубын гишүүн гэсэн. Тэгээ манай клуб энэ жил үндсэн 3 том уриатаагаар ажиллаж байна. Нэг нь UB Never Sleeps буюу Улаанбаатар уддаггүй гэсэн юм утгатай. Яагаад гэвэл энэ хотын иргэд маань аль хэдийнэ сая гараад даваа явцсан. Тийм учраас энэ хотын сая хүн ам цагийн хуваард амьдрна гэдэг бол маш утгагүй зүйл. Нэг хэсэг нь босч байхад нэг хэсэг нь унтчихэдэг, нэг хэсэг нь унтчихад нэг хэсэг нь ажиллаа эхэлж яадаг. Ийм л байх хэвээр. Тэгээ дараагийн ураа маань My UB гоё хот гэж байна. Гоё хот гэдэг бол ухамсарын дэд төвшин илэрхийлж байгаа юм л да. Улаанбаатар хотод одоо нийгмийн харилцаанд орж байгаа бүх хүмүүс маань өөрсдийнхөө биеийг яаж авах ёстой, авч явах ёстой. Гудамжинд хэрүүлэх, автобусанд ороод кондуктортой хэрүүлэх энэ бүх зөрчилдүүдийг л байх ёсгүй гэдгийг бол гоё хот гэж нэрлэж байгаа. Тэгээд яагаад гэвэл уур бухимдлаар дүүрэн энэ хотод одоо инээмсэглэж алхацгаая гэсэн уриатаагаар I love smile in UB гэдэг 3 дахь ураа маань гарсан. Энэ бол бүгдээрээ гудамжаараа инээмсэж алхацгаая гэсэн юм утгатай. За тэгээд манай танхимд шог зураач цогоо ах маань дөнгөж орж ирээд хувцаа тайлж байна. Тэгээд та бүхнийг цогоо ахтайгаа уулзуулж байгаа да баяртай байна. Цогоо ахаас асуух асуултууд яг одоо эхэлж болно. Тэгээд та нар би цогоо ахыг шог зураач биш зүгээр зураач хүн гэж боддог. Тэгээд зураач хүн нийгмийн хараа зурхаар нэг зураг маань яалтчгүй нийгэм маань шог байгаа учраас шог зураг болчдөг байх тийм. За өдрийн мэнд. За тэгээд цогоо ах яасан бэ гэсэн хүмүүс маш их асуулт асууж байна л да. Сая нөгөө Бабриманы уулзалт болдгийг. За би таны төгжрөлд орсон гэж хэлсэн шүү дээ. Юу төгжрөлд орсон? За. Тэгээд тэрнээс тараад яг төгжрөлөө тооцоод ирэхдээ сая энэ 3 дугаар оролдсон нам хацчих. За. Бараг би алхсан бол бараг машинаас урд ирэх байж. За энд таныг өөрийгөө зурж үзсэн үү гэсэн асуулт ирсэн байна. Нийслэл одоо яаж хайрладаг вэ гэсэн хоёр асуулт. За би өөрөө хотын онгоо хөхт. Бид нар бол ер нь хот хөдөө гэж ялгаагүй би дими гэж үздэг. Ер нь бол хөдөөний хүмүүсийн удам угсаа. Өөрөөр хэлбэл миний аав одоо 50-60 оны үед л одоо Улаанбаатар хот орж ирсэн. Тэгээд би төрж ийн гэдэг чи одоо нэгд үеийн хотын хүн. Миний хүүхдүүд миний ач нар бол жинхэнэ яг хотын унган иргэд гэж яг. Тэгээд болохоор би ер нь заавал хот ихгүй би уусаа Монгол улстай хайртай.
Энэ үндэстэнд энэ газар шороо энэ бүх юмд хайртай. Тийм л ээлжирийн нэг залуух юм уу бас нэг. За энэ ерөөдөө төстэй асуултууд маш их байна л да. Улаанбаатар яаж гоё хот болох вэ гэсэн байна. Та New UB-ийн талаар ямар бодолтой явдаг вэ? Та шог зураг зардаг уу? New UB-ийн сайтанд ер нь онлайн сайтанд таны зургийг үзэж болох уу? Ер нь сайтаар бол одоо ер нь миний зургууд их чөлөөтэй явдаг юм доо. Ер нь яг зөвшөөрлгүй одоо ч нөгөө биенийхээ нөгөө оюуны өмч гэдгийг нэг бид нар хүндэтгэхгүй нэг тийм жоохон дэмий үзэгдэл их ба шүү дээ. Миний зургуудыг маш их хулгайгаар авч хэрэгэлдэг. Тэгээд зүгээр асуухгүйгээр авч хэрэглэхээс гадна үг үсгийн засан, толгойг нь өөрчлөн, арснаа байсан Монгол ардын ном болгоно, махан болгоно, эсвэл одоо тэн дээр гүндлагийн толгойг авч наач гэдэг юм уу. Янз бүрийн одоо найз нөхд хүртэл ингээл ярьдаг л да. Тэгээд ийм зураг байх юу ингээл тэгэхээр би бол үнэхээр энэ олон сайд, энэ олон өдөртмөс юм үнэхээр контролж чадахгүй юм байна. Тэгэхээр биднийг нөгөө бие биенийгаа тэр оюуны өмчийг хүндэлдэг хотын соёлтой ч юм уу юу гэдгийг одоо нэг тийм болтол нь бид нар тийм соёлын гэрэлх юм аа л их хэвээр байна. Тэр болгонтой хэвлэж байгаа. Ер нь бол чөлөөтэй байдаг. Баатар хэмээн дээр жишээлбэл миний пэйж байж байдаг. Шилдэг мэдчихдээ төлөө. Одоо Энэ төр юм жил да. Одоо манай хотоо хайрлсан бол манай клубын гишүүн гэж уриалж байгаа. Та New UB-ийн гишүүн мөн үү гэсэн асуулт ирсэн. Гишүүн гэж үзэж болно шүү дээ. Тэгэхээр энд байгаа хүмүүс ихэвчлэн одоо нэг тийм аж ахуйн нэгж байгуулах шиг хандаад очиж үнэмлэх авдаг тий. Нэг тийм санхүүжилттэй гэж бодоод байгаа хэрэг. Би залуучуудаа дахиад хэлээ. Манайх бол хотоо хайрлаж байгаа бүх хүн манай клубын гишүүн. Тэгээ чи хотоо хайрлажлаа бол бидний үйл ажиллагаа явж байна л гэсэн. Энэ бол ямар нэгэн тийм стандартын тийм зүйл бол биш ээ гэдэг хэлмээр байна. Тэгээ цагаан ах танд амжилт төссөн хүмүүс маш их байна. Тий, социализмаас угсаатай нэг тийм одоо юу гэдгийг залуучуудын хөдөлгөөнч гэдэг юм уу тийм байгууллагуудыг нэг тэгж үздэг үзэл одоо хүртэл байгаад байгаа байхгүй. Наад бол зүгээр би нэг орчин үеийн хөгжим их олон жил сонсож байгаа юм. Одоо яг нэг хиппичүүдийн хөдөлгөөнч гэдэг юм уу дайны эсрэг тэгээ янз бүрийн хөгжим сонирхдаг залуучуудын үзэл бодлогоор нэгдсэн нэгдэл яг энэ шиг л би сайн дураар нэгдсэн залуучуудыг нэглэж ойлгож байгаа байхгүй. Тэгээд харагдах өнгөн ч гэсэн сака байгаа байхгүй. Залуу тий автомашины парад хийгээл манай хот чинь тийм баймаар шүү дээ. Нэг одоо 60 70-аад оны үеийн одоо 80-аад онд гिचэнд одоо намайг оюутан байхад бол нэг хэсэг аюугаа цэвэрхэн хот болж ирсэн байхгүй. Одоо эргээд навсаачлаа шүү дээ. Тэгээ бид нэр ингээд орж ирсэн дэр хотын соёлд дад чадахгүй байгаа тэр хүмүүсийгээ хөдөө гадаагаар нь дуудахаасаа илүү тэднэртэй заа зөвлөмөр шүү дээ. Хамтарч гоё амьдарцгаая, цэвэрхэн амьдарцгаая. Тэгээд энд одоо яг танай хөдөлгөөн шиг, клуб шиг ийм аюу олон сайн дурын байгууллагууд хэрэгтэй байна. Цэвэр хотын төлөөч гэдэг юм, ногоо хотын төлөөч гэдэг юм. Хөгжмөөрөө нэгдсэн залуучууд байж, график зурдаг залуучууд байж болно. Хипхоп тий юу гэдэг. Тэр нэг хипхопч нэг хотоос өвлийн тэргээ дуу муу хийжсэн шүү. Тэр чинь гоё байна. Монгол нь яг залуучуудын дуртай тэр урлагийн хэлбэрээр ингэж нийгэмдээ идэвхтэй хандна гэдэг нь тэр гоё байна. За тэгэхээр I Love New UB маань үргэлжлэн үзэгч та бүхэнд өнөөдрийнхөө дугаарыг хүргэж байна. Бидний хэлцүүлэг маш амжилттай болж өндөрлөө. Тэгээ цаг байхтайгаа одоо энэ хэлцүүлгийн талаар давлж сумаар танд хэрэг сэтгэл төрүүлв. Одоо залуус маань танд хандж юу гэж байна те? Тий, ер нь бол яг би ингэж л бодлоо. Залуус бас хотынхоо соёл, одоо хотынхоо хөгжил энэ бүх зүйлийн төлөө үнэхээр санаа зовд юм байна л гэж ямар ч байсан харагдаж байна. Тэгээд энийг сайн сайхан болгохын төлөө нэгдэх одоо юу гэдгийг үгээ хэлэх тэмцэх тийм эрмэлзэл бол ямар ч байсан байна. Энд одоо зохион байгуулалт хэрэгтэй байна л гэж надад бодогдлоо. Тэгээд мэдээж зөвхөн I Love New UB гэхгүй өшөө магадгүй 10 20 100 одоо ингээл би сэтгэлгээний төвшөнд шашнич байд юм уу тийм клуб юмуд аюух байдаг юм байл шүү дээ. Сайн дурын одоо буйнич гэдэг юм уу. Яг энэ шиг зөвхөн хөгжлийнхаа төлөө өвзөл бодол юмараа нэгдсэн ийм олон нэгдэл хөдөлгөөнүүд байх нь ер нь бидний хөгжилд хэрэгтэй л дээ. Яг хөө ийм нийгмийн идэвхтэйч байд юм уу хөгжлийнхөө төлөө ирээдүйн төлөө хотынхоо төлөө санаа зовсон ийм хүмүүс санаа зовсон залуус энийг улс төрчлөөч гэдэг юм уу элдв нэр хаяг өгөх нь бол тийм л дээ. Тэртээ дэргүй бид нэр тайван сайхан одоо юу гэдгийг тийм газар байвал ийм хэрэгцээ гарахгүй шүү дээ. Энэ юм маань болохгүй болол хүмүүс бохомж байна. Жишээлбэл би энэ нэвтрүүлэгт хэдийгээр ингээд зарлагдаад тоо болцсон ч гэсэн би энэ төгжрөл гацааг буруу тооцоол
30-40 минут хоцорж ирж байгаа байхгүй. Өнөөдөр бороо орцсон болохоор ялангуяа 3 дугаар оролт энэ иргэдэг энүүхөө хооронд нэг бараг 100 м газар би бараг 20 минут зогсож байгаа байхгүй. Бараг явах нь машинаас явснаас илүү хурдан ийм байгаа болохоор бидний амьдралд проблем байна, стресс байна. Тийм болохоор энийг шийдэхин тулд ялангуяа залуу хүмүүс арай илүү нийгмийн идэвхтэй байх нь чухал гэж бодож байгаа байхгүй. Зүгээр нийгмийн идэвхтэй байна гэхээр нэг нам, нэг залуучуудын хөдөлгөөн тэр юмд нэгдээд арай өөр юм албан тушаал ашиг орлого гайсан тэр нэгдэл болгохгүй л дээ. Тэгэхээр би бол тий одоо сайн сайхны төлөө тийм нэгдсэн нэгдэл болгох удаан настай тэгээд үнэн мөнгө хүмүүс ч гэсэн энэ ч өөрөө шууд утгаараа бол буян шүү дээ. Тэгэхээр ийм буянтай үлд залуусыг их олноороо нэгдээсэй л гэж хүсэж байна. Тэгэхээр танд бас маш их баярлалаа. Бидний залуучуудын одоо яг бидний хөдөлгөөнийг дэмжиж бидний үйлсэрэгт бас хамтраа нэгдээд явж байгаад маш их баярлалаа. Тэгээд таны одоо гэгээлэг сайхан ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг сайхан бүхний хүсэн ирэж яан нэвтрүүлгийнхаа хамт олонний зүгээс. За баярлалаа. Та нар ч гэсэн амжилт хүсье. Тэгээд олон залуучуудыг нэгтгсэн том хөдөлгөөн болоосаа удаан жил магадгүй энэ хөдөлгөөний хэрэг болохгүй болтол нь тэр сайхан гэрэлтэй, гэгээтэй, тэгэл устай, модтой, тийм сайхан хот болцсон тохиолдолд тэгээд энэ хөдөлгөөн аяндаа юу болох вэ гэдэг тийм. Яг тэрэн шиг энэ болтол нь тэгээд та бүхний оролцоо, та бүхний дэмжлэг, санаа сэтгэл энэ бүх юм хэрэгтэй гоо шүү дээ. Ягаад гэвэл та нар ирээдүйн Улаанбаатарын иргэд учраас та нар л өөрсдөө энэ санаас хасдаг. За баярлалаа. Тэгэхээр I love new UB мөн үргэлжлэн та бүхэндээ хүрсээр байх болно. Бидний өнөөдрийн дугаарыг одоо хүлээн авч үзэж байгаа та бүхэндээ маш баярлалаа. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсана. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. 2 машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоорой. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB.